50 бэх сайд мэрэгжлийн хүн учраас би яг таны хувь хүний нэг бодлыг сонсомоор байна. Энэ шахмал түлш, утаагүй түлш гэдэг одоо маш их улсын мөнгө үрж байгаа хичнээн 100 тэрбумаар. Тэгээ үр дүн ер нь гарахгүй л байна. Хүнээр зодсон, зардлаар зодсон. Ерөөсөө энэ шахмал түлшийг хийж байгаа үед бол би дүүрэгт ажиллаж байхад ерөөсөө дүүрэг тэр чигээрээ нийслэл тэр чигээрээ энэ шахмал түлшийг л түгээгт ажилддаг. Мэргэжлийн хяналт цагдаа, хороо. Тэгээд цэргийн ангид сүлдээ ирлээ. Тэгэхээр ийм одоо орчин үед ингэж их болох муухар ийм аргаар одоо энэ түлшийг хийгээд ах хэрэг байдаг юм. Одоо аймагуд хийгээд эхэлж ах шиг байна.